За сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчтэй. Тэгэхээр бид яг одоо хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунтай ярилцах гэж байна. Тэгэхээр яг хүүхдийн эрхийн чиглэлээр дагнаж ажиллаж байгаа хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнийг сонгож бид ярилцахаар ураад байгаа юм аа. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. 2026 он гарсаар ер нь хурдан морьтой холбоотой асуудлаарч тэр за хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаарч тэр бас олон хүүхдүүд эндсэн тэгээд нийгэм даяараа л одоо харамссан хилцүүлэг өрнүүлсэн ийм одоо кейсүүд ойр орхон гарч байна ийм тохиолдлууд тий. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ер нь одоо хүүхдийн эрхийн чиглэлээр сүүлийн жилүүдэд дагнаад илүүтэй салбарт хамгийн ойр ажиллаж байгаа хүнийхээ хувьд та Монгол улсад хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байна гэж дүгнж байгаа вэ? Сүүлийн жилүүдэд энэ нөхцөл байдал юу дээрдэж байна уу? Тэгээ том зургаас нь хойлоо яриагаа эхэллээ. Нэг тодорхой өдөр тохиолдулж энэ хүүхдийн эрхийг ярьдаг баймарг байгаа. Энэ хүүхдийн асуудлыг бид нар өдөр тутам ярих хэрэгтэй. Хүүхдүүдтэй бид нар өдөр тутам анхаарал хандуулах хэрэгтэй. Бид нар болгоомж, сэрэмжтэй байх хэрэгтэй. Яг тэгэхээр хүүхд өөрөө онцлог байхгүй. Өөрөө бие дааж амьдрах, бие дааж нийгмийн харилцаанд орох, бие дааж өөрийнхөө асуудлыг шийдэх боломжгүй. Дандаа томчуудаас хараат байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхцөл байдал бол нөгөө хүүхдийг бас аюу эмзэг болгоод байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө эрхэм зөрчигдөх энэ одоо гол бас шалтгаан нөхцөлийн нэг байгаад байгаа. Нэгт бол бид нар хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхэд нэгдүгээрт гээд одоо дэлхийн бүх улсууд бол энэ зарчмыг одоо хүлээн зөвшөөрөөд өөрсдийнхээ хууль тогтоомж дандаа бол ингээд шингээгээд тусгаад ингээд баталгаажуулсан. Тэгэхээр энэ зарчмыг бид нэр хэрэгжүүлэх шаардлагатай. Хүүхэд нэгдүгээрт гэдэг зарчим бүрэн хэрэгжээгүйгээс өнөөдөр магадгүй жишээлбэл бидний хүүхдүүдийн асуудалд ач холбогдол өгөхгүй шүү дээ. Өнөөдөр жил болгон гэмтрийг бол насарж байгаа хүүхдийн тоо өсөөд байна тийм. Бид нэр яагаад ач холбогдохгүй байгаа юм бэ? Яагаад бид нар энийг хамгийн ихэнд шийдэхгүй байгаа юм бэ? Хүүхдийн асуудлыг дандаа хойш нь тавьдаг. Өнөөдөр хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлыг бид нар харъя л та тийм үү? Хүүхдэд зарцуулж байгаа хөрөнгө төсөв бусад үйл ажиллагаанд зарцуулж байгаа төсөв хөрөнгөөс бол бага байгаад байгаа байхгүй. Ялангуяа хүүхд хамгааллын чиглэлээр жишээлбэл тухайлбал 2025 онд 16 орчим тэрбум төгрөг батлагдсан байна. Энэ бол юунд ач хүрэхгүй шүү дээ. 16 орчим тэрбум гэдэг бол нөгөө хүн амаа дүнтэй харьцуулах юм бол Монгол улсын хүн амын 3.1 хүүхэд төрөлхөл сая 300 мянган хүүхэд гэж үзье. Тэгэхээр энэтэй харьцуулах юм бол энэ бол айгүй чамалмаар байгаа. Тэгэхээр орон нутгаар ингээд хэрвээ жишээлбэл явах юм бол энэ хүүхд хамгааллын салбарт жишээлбэл одоо өөрийн гэсэн шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газартай нэгжийн тоо бага байна шүү дээ. Бараг байхгүй. Очих болгонд аймаг болгонд л бид нэр очиж уулзж гин тулгамж байгаа асуудлыг сонсож гин унаа байхгүй гэж. Хүүхдэд яаралтай шуурхай хамгаалтанд авъя гэхлээр бид нэр унаа байхгүй. Ажилчдынхаа унаагаар айлсгүй өөр байгууллагууд унаа гуйдаг гэж байгаа. Энэ хууль тогтоомжуудын бас нөгөө хэрэгжилт хангалтгүй байгаа нэмтэй холбоотой. Анган шатан дээр очдог тийм. Тэн дээр бол нөгөө хүүхдээс илүү өөр ажлуудад анхаарал тагааг үүсэхгүй байхгүй. Жишээ нь хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж байгаа. Уг нь бол нөгөө салбар дундын уялдааг хангаж явах хэрэгтэй байхгүй. Яагаад салбар дундын уялдааг хангах чухал юм бэ гэхлээр нөгөө хүүхдийн асуудал чинь зөвхөн нөгөө нэг хүүхдийн асуудал хариуцсан нөгөө төрийн захиргааны төв байгууллага юм уу эсвэл нэгжийн асуудал биш байхгүй. Энэ бол нөгөө бүх салбарын хамтын ажиллагаа уялдаатай үйлчилгээ дээр бол суурилж явах хэрэгтэй. Тэгжээж бид нэр хүүхдийн асуудал цогцоор нь шийдэрлэн цогцоор нь харна. Нэхгүй бол зөвхөн ингээд нэг байгууллагыг хайчаар нөгөө хамгаалах энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага те энэ цогц байх ёстой юм чинь зөвхөн нэг асуудлыг л шийдэх болчиход байгаа байхгүй. Нэг зөвхөн нэг асуудлыг бид тусдна гэж шийдэх юм бол чинь бүрэн шийдэгдэхгүй. Энэ ч өөрчлөгдөхгүй байхгүй. Үр дүн гарахгүй байхгүй.
Одоо ингээд хүүхдийн эрхтэй холбоотой ер нь хүүхэд гээд тэгэхээр одоо бидний хүүхдтэй холбоотой асуудалд хандж байгаа хандлага нь ерөөсөө дандаа үр дүн дээр ажиллагдаад байгаа байхгүй тий. Хүчрхийлэлд өртсөн хүүхэд, гэмт хэрэгт өртсөн хүүхэдгээ тоон нэмэгдээд тэнгууд нөгөө талдаа илрүүлэлт нь нэмэгдэж гин гэж тэрийг тайлбарладаг ч юм уу тий. Тэгээд нөгөө хүчрхийлэлд өртсөн одоо хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх төр хамгаалах байр нэг зэгийн үйлчилгээ гэдэг ингээ байгуулад байдаг тий. Гэтэл нөгөө асуудлын суурилгаа ерөөсөө өсөрч орж чадахгүй ингээд наагур нь яваад байна уу гэж харагдаад байгаа. Энэ дээр та юу гэж боддог вэ? Комиссоос хийж байгаа жишээ нь илтгэлүүд дээр тий суурь шалтгаанууд юу хэр харагддаг юм бэ? Өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд ингээд орон нутгаар явж байна. Энэ шалгалт зохион байгуулж байна. За нийслэлд мөн энэ хүүхд хамгааллын чиглэлээр чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцж энэ шалгалтыг зохион байгуулж байна. Ерөөсөө нийтлэг байгаа нэг 3 зүйл. Тэр нь юу вэ гэхээр нэгт хөл ерөөсөө дандаа санхүүжилттэй холбоотой. Ерөөсөө энэ шинээр бий болгосон бүтэц нэгжүүдийн үйл ажиллагаа яагаад доголдоод байна вэ гэхээр зохих хэмжээний санхүүжилт ерөөсөө олгогддог, шийдэрлэгддэг. Энэ чинь эргээд хандлагатайгаа холбоотой. Хүүхдийн асуудыг дараа нь тавиад шүү дээ. Тэгэхээр санхүүжилт байхгүйгээс энэ чиг үүрэг бол бүрэн дүр хэрэгжихгүй. Одоо та түрүү хэллээ. Тэр мориноос унсан хүүхдтэй холбоотой шалгалт зохион байгуулалт хийгээд хүүхдийн улсын байцаагч явъя гэхэд машин байхгүй. Тэр машины чинь үн хөлсгүй авахгүй. Тэгэхээр заавал хөрөнгө байна. Нэг юмыг бид нар бас маш сайн ойлгох хэрэгтэй. Ер нь хүүхдүүдэд бид нар хөрөнгө зарахгүйгээр хамгаална гэдэг ийм зүйл байж болохгүй. Ийм боломжгүй угаасан. Наад зах нь сая энэ унааны асуудал байхгүй. Шуурхай арга хэмжээ, хариу үйлдэл, хариу арга хэмжээ авах тохиолдолд унаа зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр энийг бид нэр ухамсарлах хэрэгтэй, энийг бид нэр ойлгох хэрэгтэй. Хөрөнгө зарахгүйгээр хүүхдэд бид нар хамгаална гэдэг бол боломжгүй шүү. Тэгэхээр заавал хөрөнгө зарах хэрэгтэй. Хөрөнгө зарахтаа өөрсдийнхөө хөрөнгийг. Өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр энэ хүүхд хамгааллын энэ тогтолцооны үйл ажиллагаа энэ санхүүжилт тодорхой хэсэг нь олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын нуруунд дээр явж сургууль, цэцэрлэг, төр хамгаалах байр, нэг цэгийн төв, дотуур байр гэж ороод үйл ажиллагаатай танилцахад дандаа гадны байгууллагын логотой энэ тавилга хэрэгсэлтэй хөрөмжт байгаа байхгүй. Гадны байгууллагын логотой гарын авлага сургалтын энэ гарын авлагууд тэгээд энэ зөвлөмжтэй тэр байгаа бичиг баримтууд. Энэ чи юу хэлээд вэ? Өнөөдөр бид нар хүүхд хамгааллаа олон улсын байгууллага иргэний нийгмийнхаа байгууллагуудын нуруунд дээр өөрүүлчихэд тэгээд тэдний санхүүжилтээр бид нар шийдэд байна шүү дээ. Гэхдээ чи Монгол улс байна даа чи тий. Тусгаар тогтносон улс байна даа. Энэ бидний ирээдүй болсон хүүхдүүдийн асуудыг бид нар өөрсдөө хөрөнгө зараад шийддэг энэ хүүхдүүдэд бид нар өөрсдөө хамгаалдаг баймаар байна. Энд мөнгө зардаг байна. Тэгээд төсөл хөтөлбөрүүд бол гадны төсөл хөтөлбөрүүд бол дуусна. Тэд чинь тодорхой хугацаатай байна. Тэгээд дуусаад мартагддаг. Ямар ч үр дүн гарах доктортой байдал байхгүй болж байгаа байхгүй. Ахын шатны нэгждэр байгаа хамтарсан баг ч юм уу, тэгээ тэр нөгөө нийгмийн ажилтнууд ч юм уу, хүүхдэд зориулсан мөнгөө яагаад зарцуулж чадахгүй байна вэ? Зарцуулахад ямар асуудал тулгараад байна гэдэг нэг зүйл бас байна те. Хүүхд хамгааллын асуудлыг бид нар ингээд хайж болохгүй байхгүй. Одоо эндээс бид нар харагддаг. Яг зохих хэмжээний хүний нөөцийг бид нар өгөх хэрэгтэй байхгүй. Сая өнгөрсөн онд энэ бүр хүний оронтойг хассан тохиолдол гарсан шүү дээ. 108 төв дээр нөгөө цомгтгол ороод нөгөө 9% гэж алдартай гэж яриад байгаа. Тэр 9% цомгтголоор 108 жишээлбэл 5 хүнээ цомгтгсан асуудал ирж байгаа. Энд чинь эргээд яах вэ? Үндсэн чиг үүрэг үйл ажиллагаа нь л доголдол бий болох байхгүй. Тэгэхээр эргээд нэг зарчмын асуудал яригдана. Тэр нь юу вэ гэхээр хүүхэд хамгаалал. Тэ хүүхэд хамгааллын энэ хүний нөөц төсвийг ямар ч тохиолдолд хасаж хязгаарлахгүй гэдэг энэ зарчим хэрэгжих ёстой байхгүй.
Уг нь энийг хэлээд байгаа. Тэгээд яг бодит амьдрал дээр энэ маань бас хэрэгжихгүй байна л да. Тэгэхээр энийг бол бид нэр харах ёстой. Энэ дээр бол бид нэр ямар ч тохиолдолд энэ хүүхд хамгааллын зардал хасагддаг байх. Хүний нөөц хасагддаг байх ёстой байхгүй. Санаж байгаа бол нөгөө 21 онд ковид үеэр бас тийм асуудал гарсан шүү дээ. Хүүхд хамгааллын төр хамгаалах байр нь жишээлбэл хүний нөөцийн нөгөө зайнаас ажиллах болоход тэгсэн чинь нөгөө төр хамгаалах байр нь жижүүрн хүүхдийг барьсан эмнэлэгт ч үзүүлэх гэдэг юм явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь өөрөө аюу тум асуудал. Энэ чинь өөрөө маш том мэдрэмжийн асуудал. Маш том хүний эрэхэд суурилсан төрийн үйл ажиллагааны асуудал байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нэр за комиссийн зүгээс ер нь хүний эрхийн байгууллагуудын зүгээс ямар шаардлага тавиад байна вэ гэхээр хүний эрэхэд суурилсан төрийн үйл ажиллагаа. Хүний эрэхэд суурилсан төсөв төлөвлөлт гэдэг зүйл алдагдаад байна. Энийг бид нэр мөрдөөч. Энийг бид нэр ажилдаа ашиглаач, хэвшүүлээч, нэг зарчим болгож хэрэглээч гэдэг байхгүй. Хэрвээ тэгж чадах юм бол өөрөөр хэлбэл хүний эрхийн өнцгөөс бид нэр альва үйл ажиллагаа төлөвлөгөөгөө бид нэр нөгөө хэмжиж чадах юм бол нөгөө үр дүн нь болохоор яг нөгөө хүнд төвтөл одоо шийдвэр үр дүн гарах байхгүй. Хүний үнэл хамгаалагдана. Хүний эрхэл хамгаалагдана гэсэн. Тэгэхээр хүүхдтэй мөн ялгаа байхгүй. Хүүхдээр бүр нэн тэрэг хүнд байх хэрэгтэй байхгүй. Одоо ингээд хүүхдийн эрхтэй холбоотой олон асуудлууд яригдаад ирэхээр яг хөө мэдээж ингээд хууль тогтоомжууд байгаа энэ дүрм журманд байгаа юм те. Гэтэл тэрий чинь одоо анхан шатн дээр нь хэрэгжүүлж байгаа тэгээ хянаж байгаа хүмүүс жишээ нь одоо ажиллаа хийхгүй байгаа тохиолдолд те тэрийг нэг хяндаг эсвэл одоо ингээд нэг тэр ажлыг одоо гүйцэтгэхгүй бол ингээд нэг тийм ямар нэгэн одоо хөшүүрэг айгу баг байна гэж хараад байгаа байхгүй юу? Сэтгэлгээний нэг асуудал байгаа. Нөгөө бид ч бүх нийтээрээ нөгөө нэг хүүхэд нэгдүгээр хүүхдийн төлөө гэдэг энэ юм чинь ингээд байхгүй. Хүүхдийн асуудал дараагийн асуудал гэдэл болчиход байна шүү дээ. Тэгэхээр ууг нь бол нөгөө дотоод хяналт тавьдаг механизм бас байх шиг байгаа. Тэр чинь нөгөө анхан шатны нэгж дээр байгаа хүн чинь тайлангаа дэжтнийхээ байгууллагт бас өгдөг танилцуулдаг. Тэрэнд нь бас ач холбогдол өгöd өгөн энийг ингээд нэг нарийн үзээд судлаад дүн шинжилгээ хийдэг энэ зүйл нь ажил нь байхгүй болчихсон л да. Яг байгаа хангалттай хэмжээнд биш. Орон нутгийн асуудлыг ярихаар хамгийн түрүүнд дотор байрны асуудал ер нь ингэж хурцаар яригддаг шүү дээ. Тэгээд яриад бас олон жил болж байгаа хэрнээл одоо сүүл жишээ нь булган дээр очиход аймгийн төв дээрээ дотор байрны бүр үнэхээр хүүхд амьдрахын аргагүй те. Гэхдээ хүүхдүүд төрхий тэгэл засан зохицоод амьдртаа гадаанаа нойлтой гэдэг ч юм уу одоо төсвийн асуудлыг шийдэггүй байх жишээ нэ те. Гэх мэтлэнгээр үнэхээр ингээ энэ асуудлууд шийдэгдэхгүй байгаад байна уу? Одоо аль дотор байрны асуудлыг яриад юу нэлээд хэдэн жил болчлоо шүү дээ тий. Модон жорлонгийн асуудлыг яриад бас хэдэн жил болчлоо. Төсвийн шийдсэн ирнэ бас нөгөө жорлонгой байрад ашиглалтанд оруулж чаддгүй ч асуудал байна тий. Тэгэхээр энэ дээр одоо ер нь нөхцөл байдал ямар байгаа юм бэ? Комисс эргээд ингээд тайлныхаа хойноос жишээ нь тий ингээд мэдээллүүдийг бид нэр авч байгаа. Тэгээд ямар ч хэлсэн энэ хамгаалан боловсролын сайд бол 961-нд бол нас 961-ээс хүүхдүүд бол модон жорлонд бийцэхгүй л гэсэн ийм одоо амлалт өгсөн байна лээ. Тэгэхээр хурдан тгийсэл гэж хүсэж байна. Тэгэхээр нэг бас зүйлийг ер нь ярих ёстой. Яг нөгөө чадвах, мэдлэг, ур чадвартай, мэдрэмжтэй бас холбоотой л да. Ер нь ингээд нийтлэхээр бидний нэг ухамсар энэ хандлага ингээд өөр байгаатай бас шууд холбоотой. Уг нь хэрвээ бид нэр энэ хуулиар хүлээсэн чиг үүргээ дор бүрнээ хариуцлагатайгаар хийгээд идэг бол бас нөхцөл байдал арай дээр байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэрэгжүүлж байгаа нэг албан тушаалтай ажилтан те хуулиар хүлээсэн чиг үүргээ яг сэтгэлээсээ хариуцлагатайгаар дор бүрнээ хийгээд байна. За тэр хийсэн ажлыг одоо нэгтгэхэд дүн шинжилгээ хийдэг нэг чинь хүн хариуцсан те бас яг нэгээ ингээд хийгээд асуудал гаргаж ирээд тэгээд нөгөө тэрийг нь одоо дүн шинжилгээгээд тайлан үр дүнг нь үндэслээд шийдвэр гаргадаг хүн бас яг ач холбогдол өгөөд энийг ингээд уншаад
одоо ойлгоод асуудлаа ингээд бас ирэмблээ те. Ингээд шийдвэр гаргадаг бол уг нь болмоор байгаа. Тэгээд төсөв өрнгийн ч гэсэндээ баталж өгдөг юм ч гэсэндээ ингээд хийдмээр байгаа. Өнөөдөр одоо арга хэмжээ тэмдэглэхэд зарцуулж байгаа хөрөнгө нөгөө хүүхд хамгааллын тогтолцоо, хүүхд хамгааллын үйлчлэгийг сайжруулахад баталж байгаа төсөв асар зөрүүтэй байгаа шүү дээ. Тэгэд орон нутагт энэ орон нутгийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг бол бас чанаржуулмаар, эрчимжүүлмээр. Энэ уг нь бол боломж нь байгаад байгаа байхгүй. Одоо хүүхдийн төлөө зөвлөл чи өөрөө ер нь яг ийм одоо ямар давуу талтай те юу хийж чадах юм чадамжтай жишээ нь зөвлөл. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл бол маш чухал бүтц байхгүй. Үндэсний хэмжээнд бол Монгол улс ерөнхий сайд ахалдаг. Тэгээд энэ зөвлөлийн бүрэлдэхүүнд ерөөсөө бүх салбарын удирдах халбан тушаалтнууд өөрөлдөл бодлого шийдвэр гаргадаг хүмүүс оролцож байгаа байхгүй. Тэгээ гол үндсэн чиг үүрэг нь юу юм бэ гэхээр энэ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх энэ салбар дундын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах. Тэгээд төрийн байгууллагуудад чиглэл өгөх. Хуулийн этгээдэд зөвлөмж өгөх. Үндсэндээ бол энэ төрийн бүх байгууллагуудад чиглэл зөвлөмж өгж хоорондын уялдаа холбоог нь хангаж санхүүгийн асуудлыг шийдвэрлэх байхгүй. Үндэсний хэмжээнд бол ерөнхий сайд, орон нутгийн түвшинд бол аймгийн засаг дарга байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал бүтэц. Энийг бол бид нэр үр дүнтэй ажиллуулах юм бол адаглаад нөгөө байгууллагуудын хоорондын уялдаа холбоо гараад ирэх байхгүй. Зөрчилдөөн гарахгүй. Тэ? Үр дүн гарна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг зүйлийг дахиад хэлье. Бид нар энэ хүүхдийн асуудал, хүүхд хамгаалал гэдэг чинь зүгээр нөгөө хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан яамны асуудал зөвхөн биш байхгүй. Эсвэл зөвхөн одоо хүүхэд гэр бүлийн нөгөө агентлагийн асуудал биш байхгүй. Бүх төрийн байгууллагуудын асуудал. Яагаад гэвэл хүүхдийн өмнө насан турш хүн үүрэг хүлээж байгаа. Яагаад гэвэл хүүхд хамгаалдаг чинь энэ цогц арга хэмжээ, салбарын оролцоотой хийгддэг цогц арга хэмжээ. Ийм л нөхцөл байдал л та бодит байдал. Ялангуяа орон нутаг жишээлбэл тэ хүүхдийн төлөө орон нутгийн одоо зөвлөлүүд нь хэлбэртүүдийн хуралдаж байна. Бүрэлдэхүүнийг төлөвлөгөө гаргаж. Төлөвлөгөө бол ямар ч төсөв байхгүй. 25 онд шүү дээ тэ. Хоёрхан аймаг энэ хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлөөс гарсан төлөвлөгөөнд одоо төсөвтэй баталсан байгаа байхгүй. Өөрөлд төсөв гаргасан. Тэгээд тэр нь бас ялгамжтай заяа. Өмнө говь аймаг жишээнд бол 200 гаруй сая төгрөг баталсан байна. Дорн аймаг 20 сая төгрөг баталсан. Ийм ялгаатай байгаа байхгүй. Тэгээд ямар ч нөгөө төсөвгөө төлөвлөгөө батална гэхэрч нөгөө төлөвлөгөө нь хэрэгжихгүй л үстэй. Эсвэл нөгөө нэг өөр байгууллагын нөгөө нэг зардлаар хэрэгжих. Эсвэл одоо олон улсын байгууллагын зардал. Ийм байдалтай л байгаа байхгүй. Тэгэхээр хэрэгжихгүй мэддэхгүй ийм байдалтай байж болохгүй байхгүй. Тэгээ одоо жишээлбэл 25 онд шүү дээ. Төсөв баталсан 2 аймаг байгаа. Төлөвлөгөөг болвол 19 аймаг баталсан байгаа байхгүй. Төсөөгөө төлөвлөгөө. Тэгээ үр дүн гарах юм уу? Хэрэгжих юм. Гэдэг чинь айгүй эргэлзээтэй байгаа байхгүй. Тэгээ ууг нь бол аймаг жишээлбэл яг энэ хүүхд хамгаалал, энэ хүүхдтэй холбоотой энэ асуудлыг бол яг цогцоор нь энэ хүүхдийн төлөө зөвлөлөөрөө батлаад төсөв хөрөнгийн ард нь тавиад ингээ явуучвал маш ойлгомжтой бас болох гэдэг байна. Өнгөрсөн хугацааны комиссийн илтгэлүүдээр тусгагдсан бас нэг чухал асуудлуудын нэг нь хагас болон бүтэн өнчин хүүхдтэй холбоотой одоо мэдээллүүд байгаа тийм. Энэ дээр ер нь ахиц гарч байна уу? Асуудал дээр яг юуг нь жишээ нь илүү сайжруулах шаардлагатай юм байгаа даа. Бүтэн өнчин хүүхдийн асуудлыг бид нэр хүндэх ёстой юм байна гэдгийг үзсэн. Яагаад гэвэл энэ хүүхдүүдийн өнөөдөр бүртгэл мэдээлэл аюулгүй дутуу явдаг юм байна. Манай илтгэл дээр жишээлбэл
бид нар ямар асуудлыг хөндсөн бэ гэхээр энэ бүртгэл мэдээлэл дутуу байдаг. Хяналт байдаг юм байна. Өөрөөр хэлбэл өөрчлөгдөж байгаа шүү дээ хүүхэд. Дараа нь тэр өөрчлөгдөд айлд очсон хүүхэд маань эрүүл сарвал юм уу? Сурч боловсрч байгаа юм уу? Хүчирхийлэл өртөөгүй эрүүл сарвал тэ аюулгүй айдасгүй ингээд өсөж хөгжиж байгаа гэдэг дээр хяналт ерөөсөө байдаг юм байна гэсэн. За дээрэс нь энэ бүтэн өнчин хүүхэд насан туршид одоо бие даан амьдралд оролцох тохиолдол төрөөс үзүүлж байгаа дэмжлэг тусалцаач байдаг юм байна. Үндсэндээ бол энэ бүтэн өнчин хүүхдийн асуудал орхигдсон. Бодлого байхгүй. Яаж хэрхэн дэмжих тэ ямар ажил арга хэмжээ авах юм. Газраа өмчсөн бүтэн өнчин хүүхэд байхгүй. Тэр халамжаа үнэхэр бодит дээр авдаг юм авдаг юм. Тэгээд хяналт байхгүй. Хяналттай байгаа 200 гаруй хүүхэд байсан. Тэр нь болохоор нөгөө асрамж халамжийн төв дээр амьдардаг бүтэн хүүхдүүд төрийн хяналт байгаад тэнд одоо төрийн байгууллага амьдарч байгаа учраас тэнд нөгөө хоолунд хүн сэргэлдэг, амьдардаг, тэнд нөгөө сургууль бас эндээсээ явдаг. Тэгэхээр тэнд бол энэ бүтэн хүүхдүүд хаана юу хийж байгаа аюулгүй эрүүл сарвал байгаад юм бас тодорхой юм хянагдаад. Өөр тийшээ өөр газар амьдарч байгаа өөр хүмүүст өршлөгдсөн хүүхдүүдийн талаарх мэдээлэл байхгүй. Амьд сэрүү юм уу? Үгүй юм уу гэдэг асуудал. Тэгэхээр нэг юм анхаарал татсан статистик бид энэ дээр 22 онд нөгөө манай илтгэлд орсон дүн байгаа байхгүй юу? 21 онд 2990 хүүхэд. 22 онд 2911 хүүхэд. За энэ бол ингээд бас ингээд харьцангуй ингээд ойролцоо тоо тэ насан туршсан байж болно шинээр нэмэгдсэн хасагдсан гэдэг энэ бол байж болох энэ одоо зааг байгаа байхгүй ялгаа. Гэтэл 22 оноос 23 оны хооронд чинь 200 гаруй хүүхдээр багасч байгаа байхгүй. Тэгэхээр 200 гаруй хүүхд насан туршсан юм. Яач юу болч яагаад гэнт ингэж огцом багасаа гэдэг асуудал. За тэгэнгүүт 2697 хүүхэд 2023 онд байсан. 24 онд дахиад 100 дээр багассан. Тэгэнгүүт 24 оноос 25 он яасан бэ гэхээр энэ 200 гарангаар ихс огцом. Чи юу гэсэн үг вэ? Яагаад ийм хэлдэг? Энэ би бол энэ аюу анхааралтай байхгүй. Тэгэхээр энэ жил хамгийн их хэмжээний комиссаас энэ өөрчлөлтийн асуудлыг бид нэр судлах гэдэг. Бүр наривчилж үзье гэдэг. Энэ дээр түн шинжилгээ хийгээд. Тэгээд нөгөө өөрчлөлт бол засаг даргын захирамжаар явж байна. Тэн дээр ерөнхийдөө бол асуудлууд нь бол бас төдийлөн тусгагддаг. Дараа нэг хяналт тавигддаг нэг ийм асуудал байна. Комиссийн бас нэг энэ хийсэн ажил гэх юм бол энэ бүтэн өнчин хүүхдийн асуудлыг ер нь бол төр онцгой анхаарах хэрэгтэй шүү. Тэр асуудал. Тэгэхгүй бол энэ ноцтой байхгүй. Цаана юу ч байх юм бэлээ. Тэгээ яагаад ингэж огцом хэлбэлзэж байгаа гэдэг бол маш том анхаарлын асуудал. Тэгэхээр энэ дээр бол нөхцөл байдал статистик мэдээ бол ийм байгаа. Одоо энэний мөрөөр энэ жил бид нар бол энэ өөрчлөлтийн асуудлыг бол одоо тогтоомжоор тогтоолоор гарсан зөвлөмж зөвлөмжийн хэрэгжилт тэгээд нэмэлтээр энэ асуудлыг үйл ажиллагаа нь ер нь хэрхэн яаж явагдах юм бэ гэдгийг бол нарийн шалгаж бид нэр бас түн шинжилгээ хийнэ гэж харж байгаа. Одоо хийгээд төлөвлөж байгаа энэ жил хийнэ гэсэн үг. Тэгэхээр яг ер нь бид нэр энэ хүүхдүүдтэй энэ онцгой халамж үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Үүрэгт эрэгтэй хүүхдүүд маань. Тэгэхээр ялангуяа энэ эмзэг бүлгийн хүүхдүүдийн асуудлыг бид нэр бүр онцгойлон анхаарах хэрэгтэй. Тусгаалan бүр ингээд юу болж чинь яаж чинь гэдгийг нь бол одоо хяналт тавих хэрэгтэй. Энэ дээр бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. Яагаад гэвэл угаасаа эмзэг байдалтай байгаа хүүхд нөгөө зөв эрхэн зөрчигдөх нь эрт магадлал өндөр байхгүй.
Тэгэхээр ердийн энгийн айлын хувьд бол энэ асуудал ярихдаггүй. Энэ бол хэвийн журам ингээд хэвийн байдгаар явна. Төрийн онцгой анхаарал халуун хандуулах ёстой газар бол яг энэ эмзэг буюу эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энээс гадна хурдан морины уралдаанч хүүхдийн асуудал дээр ер нь хүний эрхийн комисс хэрхэн яаж ажилладаг юм бэ? За тухай бүрт нь яг ингээд мэдээлэл гаргаад байр сууриа илэрхийлээд тэр нь бол ингээд нөлөөлөх хэмжээнд байдаг гэж хардаг. Гэхдээ цаашдаа бид нар ямар асуудлууд дээр ер нь анхаарах шаардлагатай болчиход байгаа юм бэ? Энэ дээр нэг л зүйл байна. Хүүхдийн амь насаар бид нар дэнчин тавин одоо зарим хүмүүс яриадаг соёл уламжлалаа бид нар хамгаалдаг гэдэг асуудал. Авч үлдэх ёстой юм уу, үгүй мүү гэдэг асуудал. Хүний эрхийн үндэсний комисс өнгөрсөн хугацаанд амь насаа алдсан 46 хүүхдийн дуу хоолой өргөж байгаа. Инх тайван цагт хүүхэд амь насаа алдна гэдэг чинь бол амар том эмгэнэл байхгүй. Зөвхөн хурдан морины уралдаан биш тийм. Гэмт хэрэг, зам тээврийн осол, ахуйн осол, цаг бусаар амь насаа алдж байгаа хүүхэд бүрийн дуу хоолой бол хүний эрхийн үндэсний комисс байх хэрэгтэй. Бид нар энэ хүмүүстэй дахиж ийм үйл явдал битгий болоосоо гэдэг үндснээс л энэ асуудал танддаг. Нэг ч хүүхдийн амнаас охрох ёсгүй шүү дээ. Томчуудын буруутай үйл ажиллагааны улмаас. Ийм зүйлийг бид нар энэ маш энгийн логик байхгүй. Хаврын уралдааны жишээлбэл бид нар хүүхдэр нуулахаа болсноор бид нар Монголоо алдчихгүй шүү дээ. Монголын үе соёл устдахгүй шүү дээ. Нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Яг судалгаанууд байдаг юм байлаа л да. Энэ хаврын уралдаан бол Монголын үе соёл биш ээ гэдэг. Энэ дээр бол мундаг бас судлаачид нэрбэнтэд бол судалгаа хийгээд дүгнэлтээ гаргацсан байт юм бэл. Тэгэхээр өнөөдөр бид нэр юуг харж юуг үндэслэж хүүхдүүдийн амь насаар тоглох хэрэгтэй. Тоглох хэрэгтэй юм уу шүү дээ. Зэрэгцүүлээд ярьж байгаа асуудал нь тий хүүхдүүд хилд аваад хурдан морь унаад байна гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгээ энэ талаар энэ талаар бид мэдээлэл цуглуулж байгаа. Яг одоо комисс дээр баримттай ирсэн юм мэдээлэл байхгүй байгаа юм л да. Бид нар бүгд намхтад хятадаар дуулсан элчин сайттай бол уулзсан энэ асуудыг бас хүндсэн. Хэрвээ ийм асуудал гарах юм бол бид нар мэдэгдэнэ гэсэн. Хятад бол чин угаасаа хүүхдэр бас мод унлахыг хориглосон байлаа шүү дээ. Тэнд бас сулгаагаар л унж байгаа юм шиг үл. Холбогдох хүмүүстэй бид нар уулзсан, мэдээлэл солилцсон. Тэгээд тийм яриа бол байна, гарч байгаа. Гэхдээ яг баримт бол жишээлбэл байхгүй байна. Гэхдээ энэ асуудлаар бид нар цааш нь ажиллана. Үнэхээр тийм байгаа бол энэ асуудыг бол бид нар талсан зогсоох аргамж аавна. Ер нь хилийн чанд руу гарч байгаа хүүхдүүд нилээдгүй байна. Комисс энэ жил бас энэ чиглэлээр ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өөрөлдвөл нөгөө итгэмжлэлээр хүүхдийг хилээр авч гараад тэгээд орж ирж байгаа хэсэг нь жишээлбэл тодорхойгүй байгаад. Ямар зорилгоор ямар давтамжтай авч яваад байгаа. Тэнд очиод нөгөө хүүхдийн төвчшгүй хөдөлмөр хүүхдийн мүлжлэг, хөдөлмөрийн мүлжлэг, бэлгийн мүлжлэг хийгээд байгаа юм биш үү? Тэр хүний 8-нд өртөд байгаа юм биш үү гэдэг асуудал. Анхаарал энэ төвд байгаа. Энийг бид нэ орхиж болохгүй. Тэгэхээр энэ бол бид нар бас анхаарахгүй үлдээж болохгүй ийм асуудал нэг байна. Энэ жил бид нэр энийг бол хийн. Өнгөрсөн онд бид нэр Дорногов аймгийн замын сум дээр ажилласан. За энэ үеэрээ бол яг энэ хүн талдалах гэмт хэрэгтэй тэмцэхийн төслийн үйл ажиллагаа. Дээрээс нь тэн дээр одоо нөгөө хүүхдийн итгэмжлэр авч гарч байгаа
байдалд хяналт тавьж байгаа энэ төслийнхэнтэй бол уулзсан, ярилцсан, санал солилцсон. За тэгээд энийг цааш нь бас дэлгэрүүлж нарийн одоо судалж түн шинжилгээ хийх ийм ажлыг бол одоо бас төлөвлөж энэ жил бас хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Түрүүн бас яриандаа халтхан дурдаад өнгөрсөн тийм нөгөө гэр бүлийн хэрэг одоо хүүхэд гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх одоо тухай хууль тэгээд тэрнтэй холбоотойгоор ер нь энэ эрэлт хэрэгцээ нь ямар байгаа юм бэ? Тэр хууль жишээ нь ямар байх ёстой юм бэ гэдэг талаас нь бас мэдээлэл. Нөгөө ахиц гаргаж байгаагийн бас нэг одоо илрэл юм уу те үр дүн гэх юм бол энэ гэр бүлийн шүүх байхгүй хүүхэд гэр бүлийн шүүх. За одоо энэ шүүхийг бол байгуулсан одоо нөгөө процесс хууль буюу гэр бүлийн хэрэг хянах тухай хууль энэ төсөл бол ингээ хэлцэгдээд явж байгаа, боловсруулагдаад явж байгаа. За энэ бол аюул чухал. Ялангуяа хүүхдэд ээлтэй байдлаар энэ гэр бүл цуцлах, энэ хүүхдийн асрамжийг шийдвэрлэнэ гэдэг бол аюул зөв асуудал. Нөгөө хүүхэд нэгдүгээр хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг зарчмын одоо бас хэрэгжиж байгаа хэлбэр л дээ. Их хүлээлт байгаа. Хуулийн төслөн гэсэндээ их боломжийн хэмжээнд бол боловсруулагдаад явж байна. Хүний хэмжээний комиссоос дэмжиж байгаа. Энэ ажлын хэсэгт нь бас орж ажиллаж байгаа. Тэгээд урьдчилсан арга хэмжээ гэдэг шинэ одоо институт бий болж байна. Өөрөөр хэлбэл яралтай шуурх арга хэмжээ авах, өөрөөр хэлбэл хүүхдийг тусгаарлах, тийм хүчирхийлэлтэй орчноос нь салгах, хүчирхийлэгчийг одоо ойртохгүй байх энэ арга хэмжээ авах. Одоо энэ гэр бүл цуцлах процессын явцад нөгөө хүүхдийн тэтгэмжийг шийдвэрлэх, тийм аюул байдлыг хангах гэдэг энэ маш чухал ингээд ажлууд бол урьдчилсан арга хэмжээний хүрээнд бол хийгдэх, авагдах боломжтой ийм зохицуултуудаараа явж байгаа. За дээрэс нь энэ эвлэрлэлийн асуудлыг бол энэ чухалчилж байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн аль чатанд бас эвлэрэх боломжийг олгосон. Анчин хамгийн гол нь хүүхдийн дээд ашиг сонирхол шүү дээ. Тэгэхээр бол энэ эвлэрлийн асуудлыг арай өөр агуулгаар хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн ийм агуулгаар бол бас энийг хэрэглэх юм боломжтой болж байгаа. За дээрэс нь шүүхийн дэргэд энэ гэр бүлийн бас мэрэгжилтэн бий болж энэ нөгөө хүүхдийн асрамжтай холбоотой бас санал дүгнэлт гаргах юм механизм бий болж байгаа юм байна, бүтэц бий болж байгаа юм байна. За тэгээ мэдээж хэрэг бүх төвшөндөө хүүхдэд ээлтэй байдлаар хэрэг хяналтын ажиллагаа явагдах. Тэгээд явагдаад одоо хүүхдийн асуудал шийдэгдсэний ард ч гэсэндээ тэрэн дээр нь одоо хяналт тавих, хяналтын механизм бүрдэж байгаа. За дээрэс нь энэ процессын явцад нөгөө хүүхд хамгааллын одоо энэ бусад нэгжүүдийг бас оролцуулах. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх ийм боломж бас бүрдэж байгаа. За нэг асуудлыг бас ярьж байгаа. Тэгэхээр бас л нөгөө мөнгөтэй холбоотой асуудал байхгүй. Тэгээд зөвхөн нийслэлд одоо хүүхэд гэр бүлийн шүүх байгуулсан. Тэгээд зөвхөн нийслэлд дав зардах шатны шүүх нь байгуулагдсан. Тэгээд орон нутгийнхан бол одоо ердийн шүүхээрээ шийднэ. Нийслэлийн одоо 6-9 дүүрэг. За одоо эхний төсөлтэй 6 гэж явж байгаа юм байна лээ. Тэгээд бас өөр захын дүүргүүдийг бас оруулах юм шиг байна. Тэгээд нийслэлийн дүүргүүд зөвхөн энэ нийслэлийн хүүхэд гэр бүлийн шүүхээр одоо үйлчлүүлнэ. Орон нутгийн бол ердийн шүүхтэй хандах юм бас нэг асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бол холбогдох байгууллагуудаас саналаа хэлэл явж байгаа. Тэгэхээр эргээд нөгөө төсөвтэй холбоотой нэгэн зэрэг бүх аймагт хүүхэд гэр бүлийн шүүх тэгээ одоо яг нэг ээлтэй тийм зориулттай байгууламж явж шүү. Ийм
ээл хүүхдэд ээлтэй хүртээмжтэй юм шүүх байгуулах боломжгүй санхүүгийн хувьд гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд одоо хүний эрхийн комиссартэй гишүүний ингээд үүргийг гүйцэтгээд яг хүүхдийн эрхийн чиглэлээр дагнаад одоо ажилласан энэ жилүүдэд ерөнхийдөө дүгнэж үзэх юм бол тэг ямар одоо ололт амжилтууд үр дүнгуудыг ер нь гаргасан байна. Цаашдаа бид нар ер нь хүүхдийн энэ эрхтэй холбоотой асуудлыг сайжруулахын тулд юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна вэ? Тэгээ та нэг асуудал дээр яг төвлөрөөд хариулах юм бол өнгөрсөн одоо хугацаанд ингээ харах юм бол бас нэлээдгүй асуудлыг бол бид нэр хүндсэн байна. Тэгээд үр дүнж гарсан асуудлууд бол байна гэж харж байна. Тэгээд ер нь бол яг хүүхэд хамгааллын салбарыг бол бид нэр төлөв харсан. Тэгээд угаасаа ингээс өөр арга байхгүй яа. Тэгэхээр статистик мэдээг харах юм бол өнөөдөр хүчирхийлд өрчөж байгаа тийм амнаас алдж байгаа хүүхдийн тоо бол ингээл тогтмол нэмэгдэж байгаа. Тийм учраас бид нэр энэ хүүхд хамгааллын асуудлыг бас энэ төлхөө одоо анхаарсан гэх юм уу. За тэгээд энэ хүүхд хамгааллын тогтолцоог бүрдүүлж байгаа нэгжүүдийн үйл ажиллагаа энэтэй холбоотой засаг сайжруулах санал дүгнэлтүүдийг бол бас гаргасан байна. За боловсролын салбарт хүний эрхийн мониторингийн хүрээнд бол мөн ялгаа байхгүй хүүхдүүдийнхаа л сурч боловсрох эрх энэ орчны асуудлыг хүндсэн байна. За дотор байрны асуудлыг бас нэлээдгүй хүндэж бас олонний анхааралд орсон. За тэгээд бидний энэ дотор байртай холбоотой илтгэл бол бас нэлээд олон одоо асуудлыг шийдвэрлэхэд бас нөлөөлсөн байх гэж бол хардаг. За энэ зорилттой бүлэг буюу түрүүн ярьсантай бүтэн өмчийн хүүхэд, хагас өмчийн хүүхэд, тэгээ байнгын асаргаа шаардлагатай өвлөн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг бид нар бас тусгаалan хүндэж энэ нэг бас тодорхой хэмжээнд гаргалгаа шийдлүүдийг бол одоо санал болгосон. За тэгээд энийг бас хүндснөөрөө маш олон энэ бүтэн хүүхдийн эрхийн асуудал, бүтэн хүүхдийн асуудлаа шийдэгдэх байх гэж хүлээлттэй байгаа. За тэгээд хамгийн одоо эмзэглүүлжтэй зүйл юу вэ гэхээр бэлгийн хүчирхийллийн хөрөгч хүүхдийн асуудал дээр бол бид нар бас нэлээд ач холбогдол өгсөн. За тэгээд ялангуяа энэ бэлгийн хүчирхийллийн хөрөгч хүүхдийн эрхийг энэ хэрэг хэмждэг ажиллагааны явцад хамгаалах асуудал дээр бол бас үр дүн гарсан. Ялангуяа энэ хүүхдтэй харилцаж байгаа нөгөө мөрдөгчийн эмэгтэй мөрдөгч одоо жишээл хүүхдээс тайлбар мэдүүлэг авч जैन. За олон дахин тайлбар мэдүүлэг авах ингээд явдал хязгаарлагдж जैन. За асуулт одоо жишээлбэл хүүхдэд ээлтэй хүүхдийн насанд тохирсон байдлаар одоо асуугдах энэ нөхцөл боломж нь бас бүрдлээ. Тэгээд цагдаа прокуророос ч гэсэндээ энэ чиглэлээр зөвлөмж гараад гарын авлагууд гараад ингээд явж байна. Тэгэхээр энэ бүхэн бол нөгөө хүүхэд тэгтэргүй маш сэтгэл зүйн хувьд маш эмзэг байдалд орсон, хохирцсон хүүхэд дахин хохирохоос урьдчилан сэргийлсэн ийм бол ажил арга хэмжээнүүд л авагдсан. За тэгээд ер нь бол явандаа энэ хэрэг хэмжлэг ажиллагаа бол хүүхдэд ээлтэй байх ёстой. Хүүхдийг дахин хохироохгүй, хүүхдийн асуудлыг түрүүн шуурхаа шийддэг ийм зарчмын өөрчлөлт бол одоо бас хуульд одоо хийгдэхээр ингээд яригадаад хэлцэгдээд ингээд явж байна. За тэгээд энэ хүүхд хамгааллын тогтолцооны одоо бусад зарим нэгжүүдийг бол ингээд бас үнэллээ. Тэгээд энэ чиглэлээр бас ахис дэвшил гаргах санал зөвлөмжийг хөрвүүллээ. Тэгээд эцсийн бүлэгтээ бол энэ хүүхдийн эрхийн зөрчил багасах ёстой. Хүүхэд өөрийнхөө асуудлыг өөрийнх нь одоо тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд дахин хохирох ёсгүй. Тэгэхээр энэ зүйлийг л бид нэр ер нь нэлээд урагшлуулах гэж хичээсэн. Тэгээд
бас нэг зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр ямар ч лсэн өнөөдөр бол хүн бүр хүүхэд хамгаалагч, насанд хүрсэн бүр хүүхдийн нүүрийг хүлээгч гэдэг энэ одоо агуулга бол хүн бүрт бол бас хөрсөн болов уу гэж харж байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүүхдийн асуудлыг орон нутагт ярьж байна, нийслэлд одоо ярьж байна, бүх хүмүүс ярьдаг боллоо. Тэгэхээр энэ дээр бол бас тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж үр дүн гаргасан болов уу гэж л харж байна. Тэгээд харамсалтай нь статистик мэдээ бол өөр зүйлийг бол биднэрт хэлж байгаа. Гэхдээ нэмэгдэж байна гэдэг чинь нөгөө илрүүлэлт ажил маань бас эрчимж байна гэдгийг бас илтгэх нэг үзүүлэлт. Тэгэхээр баярлах болоогүй. Монгол улсад өнөөдөр нэг ч хүүхэд цаг бусаар амиа алдах ёсгүй. Нэг ч хүүхэд өнөөдөр сургууль цэцэрлэгийн гадна үлдэх ёсгүй. Хөгжлийн гадна үлдэх ёсгүй. Тэгэхээр хийх зүйл их байгаа. Бид нар ямар ч байсан энэ хандлагын өөрчлөлт бол бас тодорхой хэмжээнд үр дүн гаргасан болов гэж харж байгаа. За тэгээд мэдээж хэрэг томчууд бид нар хандлага өөрчлөх ёстой. Хүүхдүүдэд бид нар сайн сайхан байлгах хэл гэж бодож л байгаа юм бол бид нар өөртөөсөө эхлэх ёстой. Өөртөө хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Хүүхдүүдэд бид нар зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Хүн бүр насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өөрөө хүлээгч гэдгээ бид нэр ухамсарлах ёстой. Тэгээд хүүхдийн дээд ашиг сонирхол ямагт нэгдүгээрт гэдэг энэ зарчмыг бид нэр өдөр тутмынхаа соёлыг бол тэгж чадах юм бол бид нэр өнөөдөр хүүхдүүдэд хамгаална. Энэ гараад байгаа тоонууд багасж байхгүй болох юм боломжтой гэж бас хэлмээр байна. За тэгэхээр цаг гаргаад бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын ажилтнаас амжилт хүсье. Бид Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хүнтэй хүүхд эрхтэй холбоотой асуудлаар ярилцаж та бүхэнд мэдээллийг хүргэлээ. Тэгээд хүүхд хамгааллын салбарт ер нь ямар асуудлууд байгаа, ажлууд ер нь хэрхэн яаж явж байгаа гэд том зургаар нь бас мэдээлэл авч чадсан байх гэж бодож байна. Энэ хүртэл анхааралтай үзэж сонсон та бүхэнд баярлалаа.